Мөнгө угаагаас урьдчилан сэргийлэх асуудал нь бас нэгэн анхаарал татсан сэдв болоод байгаа. Энэ асуудалд дэлхийн нийтээр анхаарлаа хандуулж байгаа ч улс орон бүр харилцан адилхан байна. Европын ихэнх улсад нотрооч нь итгэл үзүүлэх үйлчлэгээ үзүүлдэг бол манай улсад тийм ч үүрэг байдаггүй. Гэтэл энэ харилцааг зохицуулж байгаа хууль эрх зүйн акт нь дээрх чиглэлийг хэрэгжүүлдэг байдлаар журамлагдсан байдаг. За энэхүү хэлцүүлгээр өөрийн орны эрх зүйн зохицуултыг ярилцахаас гадна гадаадын зарим улсын туршлагаас суралцаж практикт тулгарч байгаа бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэх арга замыг хөндлөө. Мөнгө угаах гэмт хэрэг гэдэг бол өөрөө хууль бус орлогыг хууль ёсны болгох ийм ажиллагаа байгаа. Тэгэхээр мөнгө зүгээр хүний германд байгаад бас хууль ёсны болохгүй. Заавал хин нэгэн этгээдээр ямар нэгэн харилцаагаар дамжиж. Тэрэнд мэргэжлийн хууль ч юм уу мэргэжлийн этгээд бол өөртөө нэг талаас санаатай оролцоогүй тохиолдолд бага баг. Харин эрх зүйн зөвлөгөө хоомс юм уу энэ талаар мэдээлэл муутай иргэдэг ашиглах юм асуудал бас байхыг үгүйс гаргагүй. Иймэрхүү тохиолдлууд бас гарч ирсэн. Тэгэхээр иргэд ер нь өөрийнхөө харьцах дансаар хин нэгний этгээдийн гуйл дээр мөнгө оруулах, гаргах, ер нь энэ мөнгө угаахтай холбоонд орооцолдохгүй гэдгээс бас байнга сэрэмжлэх зүйтэй. Та санаатай оролцоогүй ч гэсэн самсар болгоомжгүй оролцох нь танд бас хуулийн хариуцлага хүлээх юм эрсдэл байгааг бас анхаарах хэрэгтэй. За натуралч бол иргэдэд эрх зүйн анхан шатны зөвлөгөө хүндсэн чиг хүргэдэг. Ямар ч үйл батлуулсан бид нэр эрх зүйн зөвлөгөө өгч байгаа. Мөнгөний зах зээл дээр ямар нэгэн бүртгэлгүй мөнгүүд эргэлдэх ийм боломжтой нөхцөл байдал байдаг. Тэгэхээр энэ нөхцөл байдал юунаас үүдэлтэй гарч ирнэ гэхээр тухайн улс орны хуулийн тогтолцоо нь тухайн дээр мөнгө угаах нөхцөл байдлыг бүрдүүлэхээр хэмжээд тогтолцоо байна уугүй юу гэдгийг л тухайн олон улсын энэ хэрсэн сүлжээ чинь харж байгаа юм л та. Тэгэхээр ер нь бол манайх өмнөх сарлж гисаалт харж гисаалт гэх бүртгэгтэй холбоотой шилжих энэ асуудал бол энэ мөнгө угаах системийг хэр зэрэг урьдчилан сэргийлэх системийг бий болгож чадсан бэ гэдэгтэй холбогдуулан тэр систем хар сар жигсаалт руу шилжих юм нөхцөл байдал болсон. Тэгэхээр одоогийн байдлаар бид нар бол тухайн тэр олон улсын байгууллагаас өгсөн үүрэг талгаарыг биелүүлээд амжилттай явж байгаа. Тэгэхээр энэ мөнгө угаахтай тэмцэх энэ үйл ажиллагаанд бол манай хууль тогтоомжийг боловсруулгой болгох мөн энэ харилцаанд оролцогч буюу гол мөнгө угаахаас урьдчилан сэргийлэхэд дэвтэртэй оролцдог этгээд нь бол хуульч нар болон нотариатууд дээрэс нь энэ тухайн байгууллагын санхүүгийн эрхэлсэн нягтлан санхүүгийн мэргэжилтэнгүүд гэдэг энэ хүмүүс илүү үүрэг оролттой оролцдог. За сүүлийн үед эвлэрүүлэн зуучлал их үр дүнтэй байгааг судалгаа харуулдаг. Үүрэг гүйцэтгэгч үүргээ бүрэн буюу хэсэгчлэн биелүүлээгүй тохиолдолд түүнд үүссэн үүргийг талууд харилцан тохиролцож гүйцэтгэх нь шүүхийн бус журмаар асуудлаа шийдвэрлэж байгаа хэрэг юм. Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль нь талуудын эвлэрэх аргыг өргөн хүрээнд журамлаж сонголт хийх боломжийг олгосон байдаг. Гадаадын зарим улсад эвлэрүүлэн зуучлалын харилцаанд нотариач оролцдог туршлага байдаг. За энэ нь их үр дүнтэй учраас гэрээнд оролцогч талууд шүүхийн эвлэрүүлэн зуучлалын шатанд эвлэрэхээс илүү шүүхээс гадуур чөлөөт орчинд мэргэжлийн хөндлөнгийн хуульчийн зөвлөгөөг авч эвлэрхийг илүү дүүцдэг асуудал бий. За энэ асуудлыг мөн олон талын байр сууриас хөндөж ярилцсан юм. Ер нь эвлэрүүлэн зуучлалын харилцаа гэдэг бол өөрөө талууд эвлэрж байгаа эвлэрлийг л баталгаажуулах ажиллагаа. За өнөөдөр эвлэрүүлэн зуучлалын тухай юу гэж заасан шүүх дэх эвлэрүүлэн зуучлалаар зуучлуулах юм бол шүүх захирамж гаргаад шүүхийн бус журмаар хэн шийдвэрлээд явчихж байгаа. Гэтэл яг практик амьдрал дээр хоёр этгээд гэрээ байгуулад гэрээний өргөн гүйцэтгэхгүй тохиол нотариатаар ирээд хэрхэн өөрийн хүслийн хангалтаар гэрээ хэлцэл байгуулад хоёр этгээд шүүхт хандахгүй асуудал шийдэж байгаа тохиол зөндөө байгаа. Тоон суулгаач гарах боломжгүй их байна. Тэгэхээр эндээс юу харж байгаа нөхөр нотариач бол эвлэрүүлэн зуучлалын харилцаанд бас оролцож байна. За энэ оролцох боломж нөхцөл юу байна гэхээр нотариач үндсэн чиг үүрэгтэй холбоотой. За өмгөөлч юм бол хэн нэгэн үйлчлэгчийн талд эрх зүйн зөвлөгөө хууль зүйн тусалцаа үзүүлдэг бол нотариач бол аль нэгэн тал биш хөндлөнгийн гэрчийн буюу хөндлөнгийн хуульчийн байр сууриас тухайн асуудалд ханддаг учраас эвлэрүүлэн зуучлалт ашиглах юм үндсэн чиг үүрэг бол бас холбогдож идэг гэж ингэж болох хэрэгтэй. За дээр нь бид нар өнөөдөр дахиад Герман, Франц улсын эвлэрүүлэн зуучлалын нотариаттай оролцосон талаар туршлага судалж байна. Тэгэхээр энд бол нотариач дээр ирж эвлэрдэг юм сайн туршлага бол байна. Шүүх прокурор цагдаа нотариат төрийн албан гадны судлаач шинжээчгээд олон талын байр сууриас мөнгө угаах гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх мөн эвлэрүүлэн зуучлалын асуудлыг хөндөж хууль эрх зүйн орчныг авч үзлээ.